Хулан спорт сургалтын төвийн хүүхдүүд циркийн сонирхолтой үзүүлбэрүүдийг аймгийн хүүхэд багцуудад үзүүллээ. Энэ төвийн хүүхдүүд ер нь жил бүр хүүхдийнхээ төлөө урайндар аялан тоглолтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Багнуур Налах төв аймагт ирж тоглолтоо хийж байгаа юм байна. Хүүхдийнхээ төлөө гэж урай төвшүүлсний учир нь энэ тоглолтоос олсон орлогынхаа багагүй хувийг өнчин хүүхдүүдэд зориулдаг юм байна. Мөн Хулан спорт сургалтын төвд улсын асрамжийн газрын 20 хүүхэд болоод амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүүхдүүдийг үн төлбөргүй сургадаг байна. Аймгийн хүүхэд багцууд тэдний тоглолтын үзүүлбэрүүдийг хараад маш ихээр сонирхож тэдэн шиг циркийн үзүүлбэрүүдийг сурахыг ихэд хүсэж байгаагаа хэлж байсан юм а. Харин хүүхдүүдийн энэ хүсэлтийг сонсоод Хулан спорт сургалтын төвийн багш нар хэрвээ бид нарыг дэмжих байгууллага байвал бид салбар төвөө төв аймагт нээж болно гэдгээ хэлж байсан юм а. Яг ямар зорилготой ямар аялалын тоглолт хийж байна вэ? Манай Хулан спорт сургалтын төвийн жил болгон хүүхдүүдийн төлөө гэсэн аялан тоглолтыг байнга зохион байгуулдаг байгаа. Энэ аялан тоглолтын нэг хэсэг маань энэ жил Багнуур Налах төв аймаг гэсэн аймагуудаар хотуудаар тоглож байгаа. Тэгээд энэ удаагийн тоглолтын маань хамгийн сүүлийн тоглолт нь төв аймагт болж байгаагаар их онцлог. Яг гэвэл манайх хүүхдүүд 4 хүүхэд маань 2 нь Турк улс руу 4 сарын 24-нд 5 сарын 1-нд 2 хүүхэд Египт улс руу тоглолтоор явах гэж байгаа. Тийм болохоор баг бүрэлдэхүүнээс салхаас өмнө ямарчлаас амжиж төв аймагт тоглож байгаа даа хамгийн гол нь. Хүүхдийнхээ тусын тулд гэсэн урайтай явж байгаа юм шиг тий. Тэгэхээр энэ урайны гол бас учир нь юу вэ? За энэ урайны маань гол учир нь манай сургалтын төв ганц онцлогтой л доо өнчин хүүхдүүдийг үнэгүй сургадаг. Энэ өнчин хүүхдүүдийг үнэгүй сургахад маш их хэмжээний зардал орж идэг материалын баазын. Энэ материалын баазаа нэгдүгürt хөгжүүлж идэг. Хоёрдугаарт тэр хүүхдүүдтэй жил болгон хувцсны хандив өргөж байдаг. Гуравдугаарт гадаадд тоглолтоор явж байгаа хүүхдүүд маань бас бэлтгэл ажилд маш их нэмэр болдог. Хөрөнгө мөнгө цуглуулахын тулд нэгсэндээ бид нар хүнээс мөнгө гуйхгүйгээр өөрсдийнхээ аяасыг хүмүүст үзүүлээд өөрсдөө хөрөнгө мөнгө олж ийн гэсэн. Тэгэхээр саяны тоглолтыг чи хараад бас аймгийн маань хүүхдүүд яг ийм болох гэсэн их мөрөөдөл тогтож байна. Аймагт ингэж ямар нэгэн байдлаар хүүхдүүд сургах тийм боломж байгаа. Ер нь очисон газар болгоно л тэгж ярьдаг л да. Тийм болохоор ер нь очисон газар болгоно бид нар салбар байгуулахыг ер нь хүсэж байгаа. Хамгийн гол нь дэмжиж өгөх байгууллага биднэрт одоо нэгдүгürt байрны асуудал хамгийн хэцүү байдаг. Одоо энэ байрны хувьд бол хүүхдийн төлөө үндэсний төв биш юм уу хилцтэй энэ төв бид нарыг дэмжиж энэ байрыг бол одоо үн төлбөргүй ашиглуулах журмаар бид нар одоо эзэмшиж байна. Тэгэхээс биш бусад газар бол түрээсийн төлбөр их өндөр төлдөг л дөө. Ямар нэгэн соёлын ордонтой гэрээ хийх ч юм уу тийм байдлаар орж гардаг болохоор тийм болохоор энэ байгууллагатай хэрвээ бид нар тохиролцож чадах юм бол энд салбараа нээх зорилготой байгаа. Ганцхан хүүхдийн циркийн сургууль биш л дээ энэ. Энд маань хүүхдийн галбар засах, нурууны бүхтөр, майг мөн өндөр болгох гэсэн юм дасгал хөдөлгөөнүүдийг бас зааж өгдөг. Ганц хүүхэд биш бас насан туршидчдийн дасгал хөдөлгөөнүүдийг бас оруулж өгдөг. Тийм болохоор манай салбар нээгдэх юм бол хүүхэд ч бай, насан туршидч бай орох болцоотой. За баярлалаа.